Сайн уу хөрхнүүдээ? Энэ удаагийн бичлэгээр Хана Кими цувралын сүүлийн ангиудыг хүргэхэд бэлэн боллоо. 9-р анги. Энэ анги маань шинэ түүхийн багш ирснээр эхэлнэ. Хөвгүүд маань шинэ хүн огтож авдаг уламжлалын дагуу бөмбөг шидэх, төмөр сав унгах гэх мэт хийдэг зүйлсээ хийсэн ч энэ багшийн хувьд тэдний төсөөж байсан шиг хүн биш байлаа. Харин түүхийн багшийн оронд дэд захирал нь тэдний бүх занг мэхэнд өртөнө. Ер нь энэ багшаас айж явсан нь үлзийтэй. Хөвгүүдийг дормын өрөөнд байхад дэд захирал орж ирэн удахгүй болох шалгалтын дараа after party концерт зохион байгуулах гэж буйгаа зарлана. Уг үйл ажиллагаа болон шалгалтын хамгийн өндөр үзүүлэлттэй дорм нь дараа жилийн хоолны эрх авах ажээ. Үүнээс хойш хүн болгон дор бүрнээ шалгалтаа шамдан бэлдэж эхэлнэ. Ашия Накацу хоёр ч хамтдаа шалгалтаа давтаж суух бөгөөд нилээд ойр дотн сууж байхад нь Сано орж ирнэ. Тэр хоёрын дотн байдлыг хараад атаархсан бололтой дууга хураагаад нээх юм хэлсэнгүй. Ер нь манай Сано чинь хичээл сурлага спорт гээд бүх талдаа жигд сайн ажээ. Тийм болохоор нөгөө хоёртоо хичээл дээр нь баг зэрэг туслана. Харин Накацу бол нойлын ногоон тэг учраас удалгүй унтаад өгнө. Сано түүнийг унтаж байхыг хараад өмнө нь би Ашияд хайртай гэж хэлснийг нь санаж хэсэг бодолд автана. Уур нь хүрсэн юм уу? Эсвэл инээдэн ч хүрсэн юм уу? Накацуг нэг сайн нислаад авна. Нөгөөх нь ч нэг сэрмээр аядаад буцаад л унтчихдаг. Шалгалт эхэлмэгц нэгэн шипи Накацугийн ширээн дээр нисээд ирнэ. Харамсалтай нь багш тэр цаасыг нь олцохож Накацуг сургуулаас хөөж туун болоод явчихлаа. Манай шинэ багш сурагчид ажиргалтай байхаас харшилтай юм шиг байгаа юм. Зэхийчээд хүүхдүүд ч тайван байлгахгүй. Гэхдээ ингэж ажиллах шалтгаан байгаа бололтой. Дорм бүр өөр өөрсдийн үзүүлбэрээ бэлдэх цаг болжээ. Накао Намбо 2 бусад дормын бэлтгэлийг тагнахаар гарна. Нэгдүгээр дормын залуус цолгой хоолоогоор бархирж өгнө. Эднэр ер нь дуулахаа болоод тулааны уралгаа хийвэл илүү хол явах залуус шүү дээ. За тэр 3 дугаар дорм бол ирээд чирэггүй. Багангийн хүүхдүүд ч тооч хийх хэрэггүй юм хийгээд байгаа юм да. Тэгчээ тэрийгэж зөв хийхгүй баахан алдана. Гэхдээ нэг авууштай зүйл байгаа нь энэ удаа Тэнгэр бурхантай холбогдсон энэ төр гэсэн хачин юм хийсэнгүй. Бас бодоод байхад тийм юм хийсэн бол эннээсээ дээр байх байсан ч юм билүү мэдэх юм алга. Энэ хэдийгээ харсан 2 дугаар дормынхон өөрсдөө бат төрүүлэх юм байна. Бараг бэлдэх шаардлага байна уу? Ухааны юм ярьж байсан ч цагаа тулсан чинь ямар ч бүтэлтэй санаа гарсангүй. Гэхдээ бой банд байгуулахаар болоод энэ удаагийн хурал дуусна. Нөгөө талд Ашия Накацу 2 хичээлээ давтаж байлаа. Ашияг харангуйтаа Накацугийн өнөөх хачин зан нь дахиадад хөдлөнө. Яг тэр үед Сано орж ирээд хагалт галзуу хүн харсан юм шиг л хэлэх үггүй зогсно. Тэгсэн Накацу Ашияг үнсгээр завдаж байдаг. Үүнийг Сано яаж тэсгэв нам зохиж унгаагаад Накацу ухаан алдваа хөөрхий. Нөгөө эргүү багш чинь концерттоо бэлдэж байсан хүүхдүүдийг дуудаад олигтой онооч аваагүй бэж ийм юм хийж суудаг хэмээн баахан загнана. Бүр ангидаа гитар тоглож байсан хүүхдүүдийн гитарыг цонхоор шидчихнэ. Дээрээс нь Накацуг сургуулаас хөөн хөл бөмбөг дахиж тоглоулахгүй хэмээн дарамтлаастай. Накацуг ийм хэцүү байдалд орсныг мэдсэн Сано Ашия 2 сэтгэл санааг нь сэргээх гэж ихээхэн хичээнэ. Харин Накацу юу ч болоогүй мэт дүр эсгсэн ч дотроо нилээд хүндхэн байгаа нь илтгэн. Намба Окада 2 дормоосоо гарч ирсэн чинь нэг ч охин тэднийг хүлээж зогсоогүй байлаа. Учир нь шинхэн жүтгэр маань хамаг охтуудыг хөөж туугаад бүрнэр хүндийн самбарыг авч хайсан байлаа. Үүнд Намба ихэд бухимдаж багштайгаач ам мөрийн. Накацуг жүтгэр багш өрөөндөө дуудаж хуулах оролдлого хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гих бичигт гарын үсэг зурхийг шаардана. Яг энэ үеэр Ашия орж ирээд багш хүн байж эрх мэдлээ ашиглан хүүхдүүдийг дарамтаж болохгүй хэмээн эсэргүүцэн. Гэтэл нөгөө багш нь урдаас нь хувцаа тайл, хутга нуусан юм билүү гээд Ашиягийн хувцыг хүчээр тайлах гэж оролдоно. Үүнийг нь Накацу болиулах гэсэн ч багш уралсандаа түүнийг сургуулаас хөөчихнө. Ашия өөрөөс нь болж Накацу сургуулаас хөөгдчихлөө гэж өөрийгөө буруутган гуниглаж суутал Сано хурж ирээд тайвшруулна. Тэгэд бүр ингэртээ татан тэрвэрнэ. Энэ хоёрын дунд ч бяцхан оч үсэрсээр л байна. Ашия гимсэндээ болж жүтгэр багшаас уучлал гуйхаар очино. Харин энэ үеэр сургуулийн хөвгүүд бүгд нэгдэж хэд даварсан жүтгэр багштай нэгийгээ үзэж нэхийдэлээ уралцахаар шийджээ. Энэ удаа 3 ахлагч хүн шиг хідэн үг хэлнэ.
Үйл явдал улам хурцдаж байтал Сано хурж ирээд бүгдийг зогсооно. Учир нь тэр жүтгэр багшийг яагаад ийм хатуу авирлаад байгааг олж мэдсэн байлаа. Үнэн дээр жүтгэр багшийн дүү ахлах сургуульд байхдаа яг л эдгээр хүүхдүүд шиг найзуудтайгаа хөгжилдөж гитар тоглон цагийг зугаатай өнгөрөөдөг байсан аж. Гэвч автор парины үеэр хэн нэгэн түүнийг худгалж амь насыг нь хөнөөжээ. Тиймээс жүтгэр багш дүүдээ тохиолдсон эмгэнэлт явдлыг дахин хиндэж давтуулахгүй гэсэндээ сурагчдыг ингэж хатуу ширүүнээр хориглож дарамталдаг байсан ажээ. Энэ бүхний дараа сурагчдыг хоорондоо эвлэлдэн нэгдэж нэгнийхээ төлөө зогсож байгааг харсан багш өөрөө ч бас буруутай байснаа ойлгоно. Багшид тохиолдсон залгүй явдлыг Сано сургуулийн эмчээс сонссон бөгөөд энэ тухайгаа зөвхөн Ашияад л хэлж өгнө. Яран дусаад Ашия Накацууд очиж хэлийгээд босох гэтэл Сано гараас нь зөөлөн атгаад надтай дахиад жаахан хамт байгаа чимээн гуйна. Энэ мөч хоёуланд нь нэлийн эвгүй атлаа онцгой санагдсан ойлгомжтой. Явхаасаа өмнө Сано концерттой сайн оролцоорой Мизуки хэмээн хэлнэ. Ашияч түүнийг анх удаа угаар нь биш нэрээр нь дуудсанд нь гайхан үлдэнэ. Оройн Ашия амар амгалан шүршүүд орж байтал Накацу гаднаас орж ирнэ. Учир нь Саногийн шампаныг авахаар ирсэн байлаа. Мань хүн сурсан зангаараа хаалганы түгжээг шугамаар гүжиж онгоолгоод шампаныг нь авах гэж байхдаа санаандгүй нэг зүйлийг олоод харчихна. Ингээд Накацу Ашияг эмэгтэй хүн гэдгийг олж мэдснээр энэ анги өндөрлөнө. 10 дугаар анги. Накацу Ашияг энэ бүх хугацаанд эмэгтэй хүн байсан юм уу гэсэн бодолд автсаар өмнө нь түүнтэй хийж байсан бүх үйлдэлээ эргэн санаж нүүр хийх газаргүй ичиж эхлэв. Сүүлдээ бараг солиорлын байдалд хүрч ариун цэврийн цаасыг дүүртэл охин гэж бицээр байгаад ухаан алдан давнуургаар эмчийн өрөөрөө хүргэгдэнэ. Энэ үеэр охид хөвгүүдийн сургуулиуд хамтран бүжгийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Компьютер санамсаргүй байдлаар 16 сурагчийг хос болгон сонгосон бөгөөд сурагчдын харилцаа нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой аж. Шилдэг хос томоохон шагнал авах учир бүгд дор бүрнээ шаргуу бэлэглээ базаана. Хибари Оскар 2 хос болсон ч модон биет Оскар бүжгийн хөдөлгөөнөө хийж чадахгүй байсан учраас зэрлэг Хибаригийн хүчирхийлэл өртөнө. Бүжгийн тэмцээний бэлтгэл ажилд Сано тусалгаар ирсэнд хүүхдүүдийн ам ангайна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох дургүй гэдгээрээ алдартай нэгэн ийм санаачлаг гаргасанд хүн бүрийн хувьд гинтийн явдал байлаа. Сано Ашия 2 алхаж байхад хажуугаар нь машин өнгөрнө. Тэгсэн Сано амар хөөрхөн Ашияг хамгаалдаг юм да. Тэр машинаар Саногийн дүү болон аав нь ирсэн байдаг. Бүжгийн тэмцээнд орох ёстой 3 охин хоолны хордлогод орсны улмаас эмнэлэг барааджээ. Иймээс тэдний оронд хүүгүүдийг оролцуулахар шийднэ. Энэ хүүгүүд эмэгтэй хувцас өмсөөд ч хамаагүй бүжид орохын тулд алцганаж өгнө. Хосуудыг дахин хуваарлахад Намбагийн хамтрагчаар Накао, харин Накацугийн хамтрагчаар Ашия сонгогдоно. Бэлтгэлийн үеэр Сано аавтайгаа санамсаргүй тааралдана. Аав нь хүүгээ хараад ихэд баярлах боловч Сано түүнд хүүтэн хандаж үл томсорлон өнгөрнө. Дараа нь Сано Ашия 2 өрөөндөө бэлтгэлийн талаар ярилцаж байгаад санамсаргүй Сано Ашиягийн цээжинд хүрчихнэ. Ашия балмагдан ичсэндээ шууд угаалгын өрөөрөө гүйнэ. Харин Сано Ашиягийн цээж яаж юм хавтгай байгааг гайхан үлдэнэ. Тэр үед Накацу орж ирэн Санод хандан Ашия чинь эмэгтэй юм байна гэж хэлхийг оролдсон ч үг нь хоолойнд нь тэглээд гарч өгсөнгүй. Бүжгийн тэмцээний шагнал 3 алтан гулдмай гэсэн сургаар шунлын бурхан Намба Накацу 2-ын нүд гэлэлзаад явчихна. Ялчхаа дохтууттай хөгжилдөн гээд буун баяр болно. Шагналд нүдэн нунцсан хөвгүүд алтыг авах гэж байгаад тогон зохиулна. Бүжгийн тэмцээн эхлэж тайзан дээр 3 хос төрүүлж гарлаа. Тиночи сүд бүсгүйтэйгээ галыг асааж байхад эрэгтэй хосууд ёстой заваарсан юм бүжиглэж байлаа. Хун шувуу шиг харагдах ёстой Накао яг л илээ шиг харагдаж байлаа. Сүүлдээ бүжиг биш Содом болж ганц эмэгтэйхээ өмдийг шувтлаад нөгөө охин зочирсондоо Тиночиг сэнсэртэл алгадахад хонин байсан Намба Накао 2 үнэлцэж орхино. Ёстой л заваарцгаж байна да. Нэгдүгээр дормынхан Тиночиг тоглоход Тиночи тэдэнд ахлагчийн гарын амтыг харамгүй бэлэглэнэ. Харин Накацу Ашия 2-ын ээлж болоход байдал шаал өөр болов. Хос 2-ын хөдөлгөөн гайхалтай зогцсон үнэхээр шилдэг хос гэдгээ харуулна. Алдарт хос Хибари Оскар 2-ын бүжиг яг л батарей нь муудаж эхэлсэн робот шиг ийш тийш савчсан юм байв. Энэ үеэр Сано дормын гадаа аавтайгаа тааралдана. Саног баг байхад ээж нь хүн дээр өвдөж, эмнэлэгт хэвтэж байхад нь аав нь чухал тэмцээнтэй гээд оройтож очжээ.
Харамсалтай нь очиход нь эхнэр нь аль хэдийн нас барсан байсан бөгөөд энэ явдлаас болж Санаа аавыгаа үзэн ядах болсон аж. Энэхүү шалтгааны улмаас аав хүүгийн яриа маргаанаар өндөрлөдөг. Санаа ууртайгаар яваад өгөхөд Ашиа араас нь бус харин аавтай ярилцсан. Тэмцээний дүн гарч Ашиа Накацу хоёр ялагч болжээ. Гэвч Ашиа Накацуг орхиж явсан тул Накацу сэтгэлээр унана. Тэр үед Хибари Оскар хоёр бархирч орж ирээд яагаад тэр хоёр ялагч байдгийг гээд төвөөж өгнө. Атаархуу Намба Накацуг алтны эзэн боллоо гээд боож өгөх гэж байхад Накау нөгөө алтыг нь идчихдэг. Ийш тэгсэн нөгөө алт нь шоколад байсан байж таардаг. Нөгөө хідэн шоколаднаас болж ингэж их хичээсэн юм уу гээд бөөн уур болцгооно. Өрөөндөө ууртай байх Санаатай Ашиа ярилцах гэж оролдоод айхтар муудалцаж Ашиа уйлаад хоцорно. Уул нь манай эгч Санааг л аавтай нь уулзраа олоосой гэж хүсэж байсан юм шүү дээ. Харанхуйд ганцаараа уйлж би Ашиаг харсан Накацу эсэстэн сэтгэлээ илчлэн. Тэр Ашиаг тэрч яваад удаан уусан сэтгэлээ илчилж түүнд хайртай гэдгийг хэлнэ. Энэхүү үйл явдлаар 10 дугаар анги дуусна. 11-р анги. Өмнөх ангийн төгсгөл Накацу Ашиад сэтгэлээ илчилсэн билээ. Харин энэ анги яг тэр мөчөөс үргэлжлэнэ. Би чамд хайртай, чи Санаад хайртай гэдгийг би мэднэ. Гэхдээ чиний инээмсэглэл намайг юунаас ч илүү тайвшруулдаг. Харин чиний гунилэг шалтгаан үргэлж Санаа байдаг. Би хизээч чиний гунилэг шалтгаан болохгүй гэж хэлээд Ашиаг чангаар тэрвэрнэ. Осака ахлах сургуулийн дэд захиралд нэгэн сайхан мэдээг шууданч тагтаа авчирч өгчээ. Тэр нь юу вэ гэвэл үндэсний ахлах сургуулийн урьдчилсан шатны шалгаруулалтыг зохион байгуулахаар болжээ. Ер нь олимп шиг л зуны бүх төрлийн спортыг багтаасан том тэмцээн гэсэн үг. Дэд захирал энэхүү сайхан мэдээг сурагчдад дуулгахын зэрэгцээ нээлтийн үйл ажиллагаагч өөрсдөө зохион байгуулах ёстойг хэлнэ. Гэтэл нөгөө хэд нь тийм юм хийхгүй гээд шууд татгалзана. Харин дэд захирал нээлтийн үйл ажиллагаанд оролцсон доормын бүх сурагчдыг хаваа аялуулна гэхэд сая нэг юм уухайн тас зөвшөөрнө. Ашиа сургуулийн спортын хэсгээр явж байгаад Санаагийн аавыг түргэний машинд суулгаж байгааг олж харна. Харсан зүйлээ тэр дээрөө Санаад хэлсэн ч тэр огт тоосонгүй. Ашиа түүнд хандан танай гэр бүл юу тохиолдсныг би мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан чиний аав шүү дээ. Хурдан эмнэлэг яв гэж ятгахна. Гэтэл Санаа огтхон ч хөдөлсөнгүй. Аргаа барсан Ашиа чи явахгүй бол би явлаа гээд гараад явчихна. Яг таксинд суух гэж байтал Санаа араас нь гүйж ирнэ. Яаж ч бодсон аав нь болохоор сэтгэл нь тайван байж чадаагүй бололтой. Санаа эмнэлэг дээр очиод аав нь өмнө нь ч бас хүн дээр өвдөж байсныг олж мэдэнэ. Санаагийн аав түүнээс ээжийнхэн сүлийн мөчөд дэргэдэн байж чадаагүй дээ уучлалт хүснэ. Харин Санаа түүнийг аль хэдийн уйчилсан байлаа. Энэ хоёр маань чин сэтгэлээсээ ярилцаж эцэг хүү хоёрын олон жил зангирсан сэтгэл тайлагдаг шиг боллоо. Накацуг хөл бөмбөгийн талбай дээр сууж байхад Санаа хурж ирнэ. Накацу түүнээс чи Ашиагийн талаар мэдэж байсан уу гэж асуухад Санаа юу ч хэлсэнгүй. Гэхдээ тэрхүү чимээгүй хариултаас Накацу Санааг бүх үннийг аль хэдийн мэддэг байсныг ойлгоно. Тэгээд Накацу Мисүкид надаас илүү хинч сэтгэл гаргаж чадахгүй. Хэрэв чи миний өршөлдөгч бол би чамд хизээж бууж өгөхгүй гэж хэлээд яваад өгнө. Дараагийн үзэгдэлд Ашиа Санаа хоёр өчигдөр орой болсон үл ойлголцлын төлөө бие биенээсээ уучлалт хүснэ. Энэ яриа тэдний сэтгэлийг үнэхээр тайвшруулсан болох нь тэдний инээмсэглэлээс харагдана. Санаа аавтайгаа чин сэтгэлээсээ ярилцаж чадсанаа хэлнэ. Ингээд хүсэн хүлээсэн дормуудын дундах хөнгөн атлетикийн тэмцээний нээлтийн тоглолтод оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн эхэлнэ. Нийт 90 төрлийн тэмцээн болох бөгөөд хамгийн олон төрөлд ялалт байгуулсан доорм нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулах эрхийг авна. Накацу Санаад хандан энэ өрсөлдөөн дормуудын хооронд биш бид хоёрын хооронд болно гэхэд Санаач тийм ээ гэж хариулна. За та гал гарах нь тодорхой болжээ. Эхний төрөл нь дээс өсрэлт байлаа. Хамгийн сүүлд үлдсэн хүний дорм ялна. За тэгсэн хамгийн сүүлд Санаа Накацу хоёр тунаж үлдээд хийхэндээ бууж өгөхгүй үсэрсээр байлаа. Нөгөө хідэн хүртэл манайх ялчихлаа. Одоо болчихоо гэж хэлсэн ч энэ хоёрын хинэн ч тоосонгүй. Ямар ч тач эхний төрөлд 2 дугаар дорм ялалт байгууллаа. Дараагийн төрөл нь
усанд хинэн хамгийн удаан амьсгалаа түгжих вэ гэдэг байв. Нөгөө хоёрын царайг л харж ах. За тэгээд дараагийн тэмцээн нь гэдэс таталт, ноёдын цас хөвөх, асуулт хариултын тэмцээн байлаа. Ээлжид тэмцээн нь үрэлтийн хүчээр галд гаргах. Энэ төрөлд Ашия хамгийн түрүүнд гал гаргаж чаддаг. Сано Накацу хоёр бие төрүүлэх байсан гэсэн царай гаргана. Зүгээр ч байж чадахгүй Накацуг минь хоёр талаас халуун модоор хатгана. Удалгүй хүмүүс Сано Накацу хоёрыг хоорондоо өрсөлдөж байгааг анзаарч эхэлнэ. Уг нь Сано иймэрхүү тэмцээнд нэг их оролцоод байдаггүй хүн. Гэтэл энэ удаа ёстой бүх хүчээ гаргаж байгаа болохоор хүмүүс гайхахаас ч аргагүй. Хоолны дараа ээлжид тэмцээнүүд үргэлжилсээр мод хөрөөдөх төрөлд Сано хамгийн түрүүнд таниасан нь ялах тэмцээд Накацу, муухай амттай крем бүхий Рушиан рулет маягийн төрөлд Намба, ногоон гэрэл улаан гэрэл тэмцээнд Оскар, шар аглах төрөлд Накацу, гар дээр сунах тэмцээнд Сано тус ялалт байгуулна. Ингэж бүх төрлийн тэмцээнд дуусахад доорм тус бүр 30 төрөлд ялалт байгуулсан байлаа. Энэ мэдээ эхэндээ хүн бүрийн урмыг баггүй хугалсан ч эцэст нь бүх доорм нэгдэж нээлтийн үйл ажиллагааг хамтдаа зохион байгуулахаар шийдэнэ. Оройн Ашия номноос хөлний булчинд массаж хийх аргыг судалж байлаа. Яг энэ үед Сано орж ирэхэд Ашия түүний хөлөнд массаж хийж өгнө. Учир нь Сано одоогоор хувийн бэлтгэгчгүй тул Ашия түүний бэлтгэлд багч гэсэн туслахыг хүссэн ажээ. Энэ хоёрын маань харилцаа уулмал дотносоод байгаа нь илтгэн. Ахлах сургуулийн олимп эхлэх цаг боллоо. Манай хэдийн нээлтийн үзүүлбэр нь чир дэнс байв. Тэмцээнд оролцож буй сурагчдаас бусдаа нь бүгд бүжиглэж үзүүлбэрээ ч амжилттай дуусгана. Үүний дараа Ашия Саногийн сэтгэл санааг сэргээх гэж элдвээр хичээж байлаа. Яг энэ үед Сано ээжийнх нь өгсөн сахиус алга болсныг хэлээд олж авчирж өгөхийг Ашиягаас хүснэ. Сано өөрөө гуйсан болохоор Ашияач татгалзалгүй явна. Ашия сахиусаа олцоход буцах гэж байтал Саногийн утас руу имлэгээс дуудлага ирнэ. Ашияач Саногийн өмнөөс утсыг нь авна. Энэ хооронд тэмцээн эд дундаа өрнөж байлаа. Саадтай гүйлтийн төрөлд Окода төрүүлж манай хэд бөөн баяр болно. Харин яг энэ үед тэмцээн болох газар руу яран гүйж явсан Ашия Хибаритай мөргөлдөөд унчхана. Гэвч босоод явахдаа гадаад паспортаа унгаснаа огт анзаарсангүй. Задтай асуудалж үүсгэндээ. Ашияг тэмцээн болох газарт ирэхэд Сано үсэрч эхлэегүй байлаа. Учир нь өөрийнхөө үсрэлтийг Ашияд харуулахыг хүсжээ. Эцэст нь Саногийн үсрэх ээлж ирнэ. Гэвч түүний эхний оролдлого амжилтгүй болно. Харин Кагуразака түүхгүйхэн давж чадна. Сано хоёр дахь оролдлогоо ч мөн алдснаар түүнд хамгийн сүүлийн боломж л үлдэнэ. Түүнийг үсрэхийн өмнө Ашия олны дундаас босож ирээд ээжийнх нь өгсөн сахиусыг харуулan хоёр алхмын хойноос гүйгээд үсрээрэй гэж хэлнэ. Түрүүн Саногийн утсанд ирсэн дуудлага Саногийн аваас байсан бөгөөд Ашия түүнтэй очиж уулзсан байлаа. Тэр үед Саногийн аав Ашиягаас хэрэв Сано үсрэлтээ алдвал хоёр алхмын хойноос гүйж үсрэх оролдлогоо хийхийг дамжуулж өгөхийг хүссэн аж. Аавынхаа зөвлөгөөг дагсан Сано эцэст нь амжилттай үсэрч чадна. Түүнийг амжилт гаргахад бүгд л түүний өмнөөс баярлана. Тэмцээн дуусны дараа Сано Ашия хоёр баяр хөөртэйгээр алхаж байхыг харсан Хибари Ашиягийн паспортыг ууртай наргагүй харах бөгөөд манай эгчийг эмэгтэй гэдгийг аль хэдийнэ мэджээ. Хибари 3 ахлагчийн байгаа газарт очиод манай сургуульд аюул тулгарлаа. Учир нь эмэгтэй хүүхэд та нарын дунд сурч байна гэж хэлнэ. Нөгөө гуравч энэ мэдээг сонсоод ихэд жоширдож байгаа нь царайнаас нь илт харагдана. Харин энэхүү үйл явдлыг Накацуч сонссон бололтой. Ингээд энэ анги өндөрлөн. Төгсгөлийн 12 дугаар анги. Үндэсний хөнгөн атлетикийн тэмцээний шагналаа угааж Дормын бүх хүүхдүүд хөгжлөж байхад захирал орж ирээд Осака сургуулийн өдөрлөг болох гэж байгааг зарладаг. Энэ нь Дорм хоорондын тэмцээн биш, харин анги хоорондын тэмцээн бөгөөд шагнал нь нэлээд том ажээ. Тэр оройн Сано Хибаригаас Ашиягийн паспортыг буцааж өгөхийг хүснэ. Харин Хибари татгалзаж паспортны эзэнтэй уулзаж байж буцааж өгнө гэснээр тэдний яриа өндөрлөнө. Ашиягийн анги өдөрлөг дээр юу хийх талаар сонгуул хийхэд тулааны урлаг болон мюзикл төрөл тэг санал авсан бол Мэйд кафе буюу үйлчлэгчийн кафе 33 хүний санаалтайгаар сонгогдоно.
Намба, Тиножи, Оскар гурав чинь нэг ангийн хүүхдүүд байсан юм байлээ штэ. Тэр гурав тэнэгтэж явж байгаад Ашияг хувцас сольж байхыг хараад байж болох хамгийн мал царайны хувирлыг харуулдаг. Бүр Тиножигийн эрүүн мултарч ахдаг. Гэхдээ энэ хэд хэн гэдгийг нь мдээгүй юм шиг байгаа юм. Ямар ч тач хиндэж хэлэхгүй гэж нэгэндээ андгаална. Тиножигийн эрүүн мултарчихсан болохоор ч тэрөө амнаас нь үг ус мэт ундарч байлаа. Сүд бүсгүйдээ сургууль дотор нүцгэн охин харсан гэдгийг хэлсэн чинь өнөөх нь Хибари болон найзууд нь хэлчихдэг. Гэхдээ Хибари баахан худлаа хэлж байж энэ яриаг зогсоодог. Гэхдээ л энэ тухай дам яриа дэлгэрэх бөгөөд сүүлдээ халзан охины сүнс Осака сургуульд харагдсан гэж Цуурэ болон гуйлагджээ. Южиро хүртэл энэ Цуураны зөв хувилбарыг нэг муурнаас сонсож байдаг. Оката яаж ч юм тэдний хоорондох яриаг ойлгож чаддаг. Оката манай сургуульд охин байна гэж хэлснээр хүүгүүд бүгд жажирддаг. Нэгэн түнээс хэн ингэж хэлснийг асуухад Южиро гэж хэлээд үсэртлээ алгадуулна. Намба, Оскар хоёр Тиножиг энэ талаар тарасныг гадарлаад бас л сэгсээдэл алгаддаг. Болж муу хог. Нэгдүгээр дором охиныг хайгуул ихсүүлжээ. Охин хүүхэд барьлаа гээд нэг хүнийг баахан үцэглээд бүр болоогүй доодхыг нь шалгах гээд дотоожийг нь шувтлана. Гэхдээ эмэгтэй хүн биш байсан л да. Энэ бас гэхдээ арай. Жинхнээсээ охин хүүхэд байсан бол яах гэж байгаа гэднүүс. 3 дугаар дормын залуус нууцлаг охиныг олох гэж жатагдаж байгаад Оскар муу тэнэг өөртөө охины сүнс оруулчихдаг. 2 дугаар дором ир имийг ялгадаг машин бүтээч гисэн хүүхдүүдийг ялгаж байдаг. Яг Ашиягийн ээлж дээр Наказу тогийг нь таслаад амжилттай эрэхтэй хүн гэж итгүүлж чаддаг. Тэр оройн Хибари Ашиягийн үнэмлэхийг Санод буцааж өгдөг. Сано Ашияд сайн гэдгээ түүнд хэлснээр Хибари өөрийн сэтгэлээ татахаар болсон юм. Дормын ахлагчид Ашияг хувцас сольж байхыг дахиад л харж ахдаг. Тэд түүнийг сурагчийн зөвлөлийн өрөөнд дуудаж эмэгтэй мөн эсхийг асуудаг. Ашия эцэст нь эмэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ үед Наказу Сано хоёр орж ирэх бөгөөд Ашияг эмэгтэй гэдгийг нь мэдэх талаараа хэлж хүн болгоныг гайхшруулна. Сано түүнийг яагаад энэ сургуульд ирснийг ахлагч нарт тайлбарлаж өгдөг. Намба Ашиягаас одоо яах талаар асуухад Ашия бусаддаа саад болохгүй тулд сургуулиас гарахаар шийдснээ хэлдэг. Намба Ашияд 3 сар хүртэл сургуульд сурж болно гэж хэлдэг. Энэ нь тэдний төгсөлтийн баяр хүртэлх хугацаа юм. Энэ хугацаанд тэд нэгэн гэр бүл болсон тул тэд ийхүү инэрэнгүй шийджээ. Сано Ашия хоёр тэр оройжонгоо ярилцсан. Сано түүнийг анх ирснээс нь хойш эмэгтэй гэдгийг нь мэдсэн талаараа хүртэл хэлдэг. Ашия Наказуг уулзъя гэж дууддаг. Хөөхий Наказу, яг намайг хаяхаар дуудаж байна. За яхав би хөвгөлтэй сэтгэл татам юмжин зүгээрээ гээл өөртөө итгэлтэй байсан хүн хаягдаад бөөн гоног болдог. Хөөхий Наказу минь. Өдөрлөгийн бэлтгэл ажлын үеэр Ашия ухаан алдаж унах бөгөөд хүүгүүд хиймэл амьсгаа хийх гээд цамцыг нь тайлах гэж байгаад Ашияг эмэгтэй гэдгийг нь мэдчихдэг. Маргааш нь Ашия ангидаа очиход хүүгүүд түүнийг дээрлэхэж үгээр идэж эхэлдэг. Өмөрсөн Наказу чичгэс нь түүнтэй адилхан эмэгтэй юм уу гэж хэлээд уурыг нь хүргэнэ. Нэг нь бүр Саног дагахаар ирсэн сталкер гэж доромжлоход Накао тэднийг зогсоож найздаа яаж ингэж хандаж чадаж байна хэмээн уурладаг. Сано түүний энд ирсэн жинхэнэ шалтгааныг хэлэхэд зарим хүүгүүд түүнээс уучлалахгүй юм. Сагсан бөмбөг тоглож байхад зарим нь түүнийг дээрлэхэж бусдад нь түүнд тусалж байлаа. Хүүхдүүд сургуулийн сүүлийн өдрүүдээ аж аргалтайгаар өнгөрүүлж байлаа. Одоо Ашияд энд үлдэх шалтгаан байхгүй тул сургуулиас гарахаар шийддэг. Захиралд сургуулиас гарах өргөдлөө өгөхөд тэр түүнд дахин нэг өдөр ангийнхантайгаа байж сургуулийн өдөрлөгт оролцох боломжийг олгодог. Түүнийг ангидаа ирэхэд ангийн бүх хүүхдүүд халуун дулаан уур амьсгалтай угтаж авдаг. Сургуулийн өдрөлийн үеэр нөгөө хэдийн мэйд кафе эрэлт ихтэй байлаа. Тэдний ангийн бүх хүүхдүүд косплей хувцас өмсчээ. Сано яг дүрдээ ороод алж байхад Кагуразака ороод ирдэг. Болоогүй бас үйлчлэгчээрээ Саног сонгодог. 3 ахлагчийн анги Ромежулет жүжиг толилуулж байлаа. Тиножи Оскар хоёр Амрикосын дүрийг амьлуулсан шиг амьлуулж байхад тэр хоёрыг хард зогссон Тиножигийн сүд бүсгийг хардаж аргаа барсан балай Тиножи хөөрхий Жулиатын Оскарыгоо цайзаасаа шидээд хайж хана. Хөөрхий муу Оскар минь нэрээ мартатлаа дахин нэг удаа галзуурваа гэж бодоод байхад бүх анги дээр галзуурсан байдгийн чаваас. Наказу Сано хоёрын бие засаж байгаа дүр зураг ёстой амир. Оскар цайзаа шидүүлсэндээ гомдоод явж байхдаа Хибаритай тардаг. Оскар зориг гаргаж сэтгэлээ илчилэхэд
Хибари нааштай хариу өгдөг. Бүгд эмэгтэй хувцас өмсөөд нэг нь тэмцээнд орно. Нөгөө Кагуразакад хүртэл өмсөөлчихсэн байдаг. Энэ тэмцээн охтуудыг байлдаанд дагуулах нь гарцаагүй байлаа. Тэмцээний ялагч Сано болоход хүн болгон өөрийгөө болох байсан гэд барьцаж байдаг. Ашия хүртэл шүү. Тиножи тэмцээний ялагчийг зарласан хүнийг хэвхэрдэл нь өшгөлдөг. Өөрийгөө ийм бедрүүн байж яаж ялагч болно гэж бодож чадваа. Энэ бүхэн дууссаны дараа Ашия хагасж ядан сургуультайгаа салах ёс хийн. Түүнийг сургуулаас гарахын яг өмнөхөн бүх найзууд нь ирээд өөрийг нь ямар үнцэнтэй найз байсныг нь түүнтэй өнгөрөөсөн мөчүүд ямар дурсамжтай байсныг хэлж нулимс дүүрэн мөн ажиргалтайгаар түүнийг үдэж өгнө. Сургуулийн захирал хүртэл түүнд 2 дугаар ангийн төгсөлтийн гэрчилгээ олгосон юм. Наказуудаа салах ёс хийх хамгийн хэцүү байсан нь ойлгомжтой. Нандин байж болох бүх л дурсамжийг бүтээлдсэн найзууд шүү дээ. Автобусаар онгоцны буудалд явж байхдаа Сано Ашия хоёр нэгнээсээ харцаа салгаж чадахгүй л байлаа. Онгоцны буудал дээр Сано түүнд сэтгэлээ илчилж уруул дээр нь удаанаар үнсдэг. Ингэж энэ хоёр маань уулзраа оллоо. Төгсгөл хэсэгт Ашиягийн гэрийн гадаа сум нисэж ирэх бөгөөд түүн дээр сонин хавсгарсан байлаа. Сонин дээр Осака ахлах сургууль түүний байгаа газар аялахаар ирэх болсон талаар бичсэн байлаа. Энэ хүрээд энэхүү хөөрхөн цуврал маань дуусаж байна. Дараагийн бичлэгийг үзэхийг хүсвэл лайк болон сабскрайб дараарай.